гэсэн байна уу? Лаборатори ажил 12 IP version 6-гийн дагуу хийсэн тайлбараа танилцуулах гэж байна. За IP version 6 хаяг нь болохоор 128-ийн бит болттой асар олон тооны IP хаягууд байгаа. IP хаягийг хэлж байгаа гэсэн. За тэгээ яагаад энэ ажиллагаа хийсэн бэ гэхээр IP version 4 хаягны ерөнхийдөө хомсдолд ороод тэгээ IP version 6 гэсэн шинэ ойлголтыг гаргаж ирэх болно. За тэгээд IP version 4 хаягаас IP version 6 хаяг руу шилжих процесс мэдээж шууд явагдахгүй учраас IP version 4 бол IP version 6 гэсэн хэрэглэгчдийн хооронд нь холбох одоо 3 төрлийн аргыг гаргаж ирсэн. За эхний яг нь болохоор dual stack буюу dual stack нь ижил одоо сүлжээнд байгаа IP version 4 бол IP version 6 хаягуудыг нэгэн зэрэг тохируулахыг зөвшөөрдөг аргачлал байгаа. За тэгээд энэ болохоор ерөөдөө IP version 4 болон IP version 6-г нэгэн зэрэг ажиглах боломжтой гэсэн. За дараагийн арга нь болохоор түнэлинг буюу түнэлинг нь болохоор IP version 4 сүлжээндээ IP version 6 пакетыг одоо дамжуулах нэгэн арга бөгөөд ерөөдөө IP version 6-г IP version 4-ийн одоо пакет дотор encapsulate хийгээд явуулнаа дамжуулна гэсэн дарааг хэлж байгаа. За дараагийн арга нь болохоор translation буюу одоо IP version 4-өөс IP version 6 руу шилжихтэй одоо тийм надтай ажиллахын процессыг хийдэг арга болохоор translation гэсэн нэгэн процесс нь байгаа. За тэгээд ерөөдөө бол IP version 4 пакет нь IP version 6 пакет руу хөрвүүлэх гэсэн байдлаар гэж ойлгож байна. За тэгээд IP version 6 хаягдлыг ер нь үндсэн 3 төрөл ингэж байгаа. Multicast, unicast, anycast. За unicast нь болохоор нэг төхөөрөмжөөс нөгөө нэг төхөөрөмж рүү мэдээлэл дамжих процессыг хэлж байгаа бол anycast нь болохоор нэг төхөөрөмжөөс олон төхөөрөмжөөр шилжинэ. Гэхдээ хамгийн одоо дүц зам ойрхон сайн замыг сонгож аваад одоо тухайн хурш төхөөрөмж рүү мэдээлэл сэлцүүлэхийг хэлж байгаа бол multicast нь болохоор нэг төхөөрөмжөөс олон төхөөрөмж рүү мэдээлэл дамжуулахыг хэлж байгаа гэсэн. За тэгээд энэхүү ажлын энэхүү тайлангийн хүрээнд за хоёр талаар хийсэн байгаа. За эхнийх нь туршлагыг тайлбарлая. Global unicast хаягийн статик тохиргоо хийсэн байгаа. За тэгээд энэхүү топологийг ухсраад за энэ дээр хамгийн түрүүнд хийх зүйл юм бол router дээр IP version 6 unicast routing гэсэн тохиргоо хийж өгнө. Энэ болохоор IP version 6-гийн одоо чиглүүлэлтийн процессыг дэмжиж өгнө гэсэн. За тэгээд PC дээр IP version 6 статик тохиргоог ингэж тохируулж өгсөн. Буюу одоо гараар IP version 6 хаягийг ногноож өгсөн. За тэгээд IP хаягийг одоо хэрэгжүүлэлтийг нь таашаалгахын тулд PC-тгээс PC1 рүү ping хийсэн энэ доор харагдаж байна. За тэгвэл эндээс шага ping хийх гээд simulation горимд харъя. За ингээд амжилттай явж байгаа нь харагдаж байна. За дараагийн туршилт нь гэх юм бол даалгавар нь гэх юм бол ерөнхийдөө бол энэ дээр гол мэдээж авах хэрэгтэй ойлголт нь юм бол за HTTP тохиргоо сервер дээр хийж өгсөн байгаа. DNS тохиргоог хийж өгсөн байгаа. За тэгээд router бүр дээр static чиглүүлэлтийн тохиргоо болон за салбар хоёрын router дээр гэх юм бол HTTP серверийн тохиргоог хийж өгсөн байгаа. За тэгээд одоо router бүр дээр unicast routing тохиргоог хийж өгснийг энд ингээд бүгдийг харуулсан. За тэгээд одоо router болон сервер бүр дээр IP хаягийн тохиргоо хийж өгсөн байгаа. За энэ дээр болохоор төв салбар router дээрх IP хаягийн тохиргоо харагдаж байна. Дээр салбар нэг дээрх IP хаягийн тохиргоо. За одоо салбар нэг талд хийх тохиргоо гэх юм бол за эхнээс харах юм бол IP version PC-ний болохоор IP version 6 хаяг, PC2 нь IP version 4 хаягийг авна буюу PC1 нь сервер 1-ээс PC2 нь сервер 2-оос одоо өөрсдийнхөө IP version IP хаягийг авах хаа. За тэгвэл энэ дээр хийсэн тохиргоог нь харуулах юм бол за сервер 1 дээрх тохиргоо гэх юм бол за тийчээ IP хаягийн тохиргоог олгох HTTP серверийг HTTP-г одоо энэ сервер дээр exclusive нь харагдаж байна. За салбар 1 version 6. За мөн сервер 1 дээр DNS тохиргоо хийсэн буюу ингэж харагдаж байна. За DNS тохиргоо маань өөрөө адрес нь IP version 6 хаягтай байна. За тэгээд PC1-ээс амжилттай IP хаяг авсан энэ харагдаж байна. IP version 6 хаяг авсан байна. За одоо PC2 нь сервер 2-оос авахын тулд эдгээр router дээр дамжиж байгаа. Тэгэхэд бол router дээр одоо TCP discover message илгээхин тулд discover message чинь өөрөө broadcast-аар дамждаг учраас router дээр болохоор IP хэлбэр адрес буюу broadcast одоо мессежийг unicast болгож явуулах тохиргоо хийж өгсөн. За ингэснээр бид нар шууд энэ серверээс шууд хаяг авах боломжтой болж байгаа гэсэн. За PC2 хаяг авсан энд харагдаж байна. За тэр хаягууд TCP серверээс авсан байна. За харин салбар 2-ын сүлжээнд байгаа PC-нүүд нь болохоор за мөн адил TCP серверээс хаягууд аавна. Гэхдээ router салбар 2 гэсэн router-ээс одоо хаяг авч байгаа. За тэгэхээр энэ дээр router дээр ямар тохиргоо хийж өгсөн бэ гэхээр TCP серверийг одоо энэ router дээр идэвхжүүлсэн. За тэгээд TCP серверээс PC5, PC4 одоо өөрсдөө хаяг авч байгаа. За чинь эндээс PC5 хэрхэн хаяг авсныг харъя. IP version 6 хаяг ингэж авсан. За DNS серверийг бол гараар би тохируулж өгсөн. За PC4-ийг бол гараад тохируулсан. PC3 нь болохоор за ингэж авсан харагдаж байна. За тэгээд одоо би яах вэ гэхээр PC1 чинь өөр IP version 6 хаягийг ашиглаж байгаа буюу сервер 1 рүү ping хийж чадчих ёстой. За шууд ping хийхгүйгээр браузераас хандаж үзье. Сервер за ингээ амжилттай авч байна. Мөн адилхан IP version 6 ашиглаж байгаа PC5 болон PC3 нь уг серверээс руу хандаж чадчих хэвээр. Жишээ нь за PC5-аас сервер 1 рүү холбогдоход үзье.
За ингээд амжилттай явагдаж байна харагдаж байна. За дараагийнх нь гэх юм бол API version 4-ийг ашиглаж PC 2 болон PC 4 нь уг сервер рүү хандж чадчих хэвээр буюу server 2.com гэж бичгээд хандж чадчих хэвээр. За ингээд амжилттай орж байна. Мөн ядаж PC 4 хандж чадчих хэвээр. За ингээд амжилттай явж харагдаж байна. За тэгэхээр уг туршилтын хүрээнд юу болгож авах вэ гэхээр ерөнхийдөө нэг дөрвөн төрлийн ажиллаж байгаа. Excluded unique identifier 64 гэсэн ойлголт гарч байгаа. За энэ нь болохоор юу вэ гэхээр MAC ID дээр үндэслэн API version 6 interface ID-г автоматар үүсгэх хараа гэж байгаа буюу C5 маань одоо энэ харааг ашиглаад өөр дээрээ API хаягийг авах боломжтой болж байгаа. Энэ ерөнхийдөө Slack гэсэн одоо системтэй хамт явагддаг. За Slack нь өөрөө юу вэ гэхээр router-ээс ирсэн router advertisement ашиглан API version 6 хаяг автоматар үүсгдэг процессыг хэлж байгаа. За ерөнхийдөө stateful DHCP version 6-тай адилж бүх мэдээллийг өгдөггүй зөвхөн хаяг болдог процесс гэж ойлгож байна. За тэгээд энэ дээр сервер 2 маань болохоор DHCP version 4 сервер бол харин сервер 1 маань болохоор DHCP version 6 серверүүд байгаа. Одоо хаягийг төргөө хийж өгсөн. За тэгээд энэ дээр static толгоонуудыг бол router тас бүр дээр хийж өгсөн. Авчин гэх юм бол DHCP сервер чинь Discover message-ийг broadcaster ихэд өгч унийг нэгнээс болгож шийдвэрлэх шаардлагатай. Тиймээс IP helper address буюу DHCP agent-ийг одоо router тас бүр дээр хийж өгсөн гэсэн үг. За ингээд өнөхөд туршилт маань болохоор ингэж явагдсан байгаа. За салбар 1 дээр сервер дээр API-ийн технологиудыг хийсэн. За тэгээ сервер дээр DHCP гэдэгчүүлсэн болон DNS-ийг гэдэгчүүлээд за сервер тус бүр дээр энэ технологи хийж өгсөн. За тэгээд dynamic IP одоо хаягдлын процессыг амжилттай авсан төлөвлөлтийг харуулна. За ингээд амжилттай авсан байна. За ингээд ping хийгээд амжилттай авсан процессыг харуулсан байна.